За соёл судлаачид 100-аад жилийн өмнө дэв багамдолмыг энэ хувцалтыг Coco Chanel дашинсан LV брендийн Duffel болон Hugo брендийн Trico гэх мэт Европын шилдэг загварын авснууд гэж тайлбарладаг гэж байна. 20 он гэхээр арай л цоо идэг байсан юм уу? Эсвэл амар мэдээлэл сайт байдаг гэсэн бол юм. бүр амар сонирхолтой санагчлаа. Бежиг хайрсан. Цаанаасаа л айгүй гоё их юмсаг. Энэ бол миний бодлоор бол Германаас ирж ирснээс хойш авсан зураг шиг. Чарман хиттэл хүүхдүүд явал энэ бол нэг 20 гарсан шиж байгаа юм. Ойролцоогоор хэдэн онд гэсэн үг үү? Хэл гоё класс хувцлаад байгаа юм да. Энэ бол нэг 27-8 оны үеийн зураг шиг байна. Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа төрийн бас байгууллага үзүүлж байна. 1921-ээс 2021 он Монгол улсын 100 жилийн түүхэн хөгжилд үнэтэй хөнмөр оруулж үе үеийн манлайлалуулсан эмэгтэйчүүд. Тэдний амжилт ололт, сан санаачлаг, үлгэр дурайл өнөөгийн нийгэмд зайлшгүй хэрэгтэй. Гендрийн хэвшмэл буруу ойлголтыг арилгахын төлөөх төсөл. Эмэгтэй хүний үнс нь боловсрол, төлөвшил энэ бүхнийг гайхамшигтай 100 эмэгтэйн түүхээс мэдэж авах болно. Түүхэн гавьяа, алдар нэр, домог мэт яригдах сууглаг. Зууны 100 эмэгтэй. Дамдны пагам дулам. Тэгэхээр энэ хүний хийсэн бүтээсэн амьдарч байсан цаг үе нийгмийн тэрхүү өөрчлөлтийн үе тэр үед эмэгтэйчүүд тэгжсэн юм чи одоо бид нар яах вэ гэж харьцуулбал та нар залуучууд заашгүй бодож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төвхт хүмүүсээ гавьяа байгуулсан хүмүүсээ нийгмийн амьдрал маш өөрийн одоо харуулж оролцож чадсан хүмүүсээ бол бид нэр одоо үргэлжлэн мартдаггүй ярьдаг үлгэрэл авах юмсан, дуурайл болох юмсан, тэр хүн шиг байх юмсан гэж мөрөөддөг, тэмүүлдэг шүү дээ. Тэгэхээр аргагүй тийм эмэгтэйчүүдийн нэг бол пагамд болмоо. Өнөөдөр бол 100-ны дараа л ярьж байна шүү дээ. Одоо 100-аар ярил 20-р зууны эмэгтэй 21-р зуунд. Тэгэхээр одоо тэр бол домог мэт санагддаг болж байгаа юм л да залуучууд. Тэгэхээр энэ бол домог болох шиг санагдж байна гэдэг чинь маш их агуулгатай байна л гэсэн үг. Энэ гэхдээ яагаад ингэж 100 дамжиж ирж байгаа юм? Ер нь тэр үе чинь хүрээний хөөхнүүдийг шиг болохыг мөрөөддөг байдаг шүү дээ Монголын хөөхнүүд. Тэгэхээр тэр дундаа хүрээ хөөхнүүд дотор одоо их соёлтой, боловсролтой, гэрийн боловсролтой багаасаа тэр соёлцсон хөөхн бол тэгээд сайхан төрсөн хөөхн бол мэдээж одоо хөөхнүүдийг болно. Хүрээний хөөхн гэж. Тэрнээс нэг амар их юмсаг тэгээд амар эрдэм мэдлэгтэй. Тухайн үедээ Хятад, Манж, Орос, Герман зэрэг 5 хэлтэй байсан гэж дуулсан. Та энэ талаар илүү ярьж өгөөч. Гэтэ бүр амар тий. Яг тийм нөхцөл тэгж амар хэл сурна. Одоо бид нар яг иймэрхийнхаа нөхцөл дээр ингээд баг одоо Японд үзэхэд бүр нэг 2 хэлтэй болох гэж бүр зовоод хахад тийч бас сайн биш шүү. Ер нь бол одоо тэр үеийн Улаанбаатарын хүмүүс бол болцоо ер нь ятууд их учраас тэр ярианы хэл намайхад ярианы хэл хятад хэлтэй болцоо. За хятад хэлтэй хүмүүс монгол бичгтэй хүмүүс бол тэр үед бол заавал манж бичгийг манж хэлээр сурдаг байсан. Тэгэхээр одоо монгол хятад манж гэдээ багтаа эзэмшиж байгаас дараа нь сургуульд явуулаад Оросд яваад сурж байгаа. Тэр үедээ орос хэл сурна. Тэгээд тэндээс нь хоёулаа нисэж орж хөрөнгө чи Герман руу сурахаар цааш явсан шүү дээ. Ингээл одоо 5 хэл мэддэг. Интернет байхгүй тэр үед агуу юм аа. Тэгтэл хэцүү шүү дээ. Одоо бол та нар бүгдийг л интернет гэж бодож. Тэр үеийн интернет ямар интернет байсан гэж? Интернеттэй байхад баг ингэ сурах хэцүү байгаа юм чи. Интернет зүгээр одоо 24 оны үед бол бас амар хэцүүлсэн баг.
Хотоос ирсэн хүн бол хөдөөдөө бол интернетээр ирж байгаа тийм. Хажууг айлт чинь илүү их мэдлэгтэй хүн байж байгаад тэр бас зав зайгаар орж ирээд гоё сайхан яриа өгдөг. Тэгэхээр интернетийг бид нэр одоо интернетийг нэгээ тэрийг үзэж яах гэсэн үг байхгүй. Тэгэхээр цагийн юм цагтаа гэж бид нэр сайхан ярьдаг. Би нэг амар дэмждэг тэгээд амар сэтгэлээр одоо тэгээд зүгээр ангийнхаа нэг онц сурдаг хүүхдээс юм асуугаад битээ уцаадаг юм уу. Битээ давраад өөрөө сурахгүй юу гайжсэн бичсэн. Тэгдэг одоо тэгээд манай монголчууд ч хэл сурахлаа гэсэн шүү. Чи жишээ бас нэг 5 6 хэл мэдж байна. Одоо харин ичмээр интернетийн 90 зууны үед болвол нэг орс англи хэлтэй болвол бичгийн ярианы төвшөнд байна. Тэгээд нэг судалж байгаа хэлнүүд байна. Одоо ингээд бид нар чинь хүн их цөөхөн дэлхийд том болохоор хаана л хөрн олон хэлтэй байхгүй. Тэр Герман Би герман хэл сурдаг. Гэтэ ер нь тэгээд багасаа англи хэл жоохон угаасаа биднэрт суурь идэг болохоор тэгээд англи хэлтэйгээр харьцуулаад ячдаг тийм. Сургууль дээр төгөө. тэг Япон хэл гэхдээ жоохон хэцүүлтэй хэлнэ шүү. Ханц маа. Тэг хэцүүлтэй. Ойлгох гэдэгхгүй тийм. Шууд ингээ хэлээ бодонготой хэцүүлтэй. Ер нь бол нэг хэлийг хоёр хэлийг сураад ирэхдээ дараагийн хэлнүүд амар болдог гэж. Өөрөөр хэлбэл нөгөө тарих толгойгоо илүү ажилсаг болгож байгаа. Давхурдгүй болгож байгаа байхгүй. Тухайн үед бол Орос руу сургууль сурах гэж явж байгаа оюутнууд бол 22 хоног явдаг байсан гэсэн. 22 22 хоног тэгээд сургууль явчихдаг ирэх юм уу? Тэр үед чинь бол Улаанбаатараас одоо наавар шиг бид нэр ярьж байгаа тэр хүртэл чинь одоо морин тэргээр. Тэргээр явна. Тэгэл 20 хэд хоног чинь бол өнжиж хоног. Йоо тэр юу вэ? Орос руу яхад уу? Одоо чи баг эн чинь сэлэнгийн бомбор гараад ганц хоног 2 хоног. Ациг дээр ч өөрийнх нь бэлэн хүртэл тэмдэглэлийн сайхан найрглал байгаа шүү дээ. Тэнд бол баг одоо явсан замынхаа бодсон бодлоо харгаж байгаа юмнуудыг бичсэн. Тэгэл тэр хоорондоо сайхан танилцсан явж байгаа зорилгоо ярилцсан. Замаг үзэж харж байгаа мэдчих байгаа юм бол мэднэ. За тэгээд зам бодсвол тэр чинь ерөөсөө үзээгүй хараагүй байгаа хүн соёл байгаа чинь тэрийг л ингээл танилцаад ингээл одоо 21 хоног аялал хийж агаад Москвад очиж ял гэж ойлгохоор байгаа. Тэгэхээр тэр үед амар юу байсан шүү. Хэцүү бүр ингээд тийм их хэл нэвтрүүлсэн амар. зам туулж хийж. Тийм үгүй яг Монгол улс хөгжөөг байсан байж болно шүү дээ. Тэгэхээр боловсрал эзэмшиж хэл сурахын төлөө тэмүүлэлтэй л явж ичтэй. Бид нар бол одоо өмнө хэдийгээр зорилго тавьдаг боловч тэрнээс амархан нэрцээ тэрийг амархан одоо мартах юм байна шүү. Тэр үед бол өөр байх. Залуучууд бол одоо энэ чинь шинэ улс орныг бий болгож байгаа, шинэ соёлыг бий болгож байгаа. Бид нар чинь цоо шинэ Монголыг одоо бүтээх эзэд нь бид нар гэдэг бодсон. Тэгээд их тийм өдөр бодолтой. Зарим газар одоо би ингээд түүх соёлоо мэдээ ингээд дээдлийг гэхээр нөө зарим нэг газрууд очихоор чи яга юм хуучны өнгөрсөн балдарсан юм яриад байгаа гэдгийг хандлагууд өгдөгтэй. Тэгэхээр нөгөө нэг хүн ингээ ярихаа болчдөг. Тэгээ ярихаа болохоор ч уусаа мартаж штэ тий. Энэ хин блэ. Тэгээ янгуудаа за одоо би бимбэн шингийн нэг шүлэн мөлөг уншлаа гэж бодохоор ёо чи ямар сэгцэн гар вэ мар вэ. Ямар худ гар вэ мар вэ гэ. Тэгээ нэг тийм энэ улс орны чи эзэн бид нар шүү. Энэ ажлыг чинь бид нар хийхгүй бол хэн хийх юм? Бид нар хийхдээ энэ улс чинь тэгж хөгжинэ гэдэг ийм сайхан бодолтой. Тэгээд тэр зорьсон зорилго бол одоо хэрэгжүүлж байвал бидний амьдрал сайхан болно. Улс орн маань ч хөгжинэ. Тэгээд улс орн маань хөгжөөд ирэхдээ чинь дэлхий одоо Монголыг илүү таньдаг, илүү татдаг, илүү одоо та нарыг чинь илүү гоё харагдав. 20 дугаар зууны гайхалтай эмэгтэй залуучууд бидэнд үнэхээр их юм бодогдууллаа. 1920-ад оны эхээр ардын хувьсгал ялсны дараа эмэгтэйчүүдийн тэгшэрх, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолой өргөжсэн дамдны пагам дулам гээд энэ чи бүр амар дуу болгож ирсэн. сайхан эмэгтэйн тухай их ярьдаг шүү дээ. Эмэгтэйчүүдийн байгууллагыг үүсгэн байгуулсан анхны одоо даргана гэдгийг бол нэг хэсэгтээ мэддэг байсан. Одоо энэ чинь харин мэддэг болоод анхны дарга маань пагам дулам юм байна. Их зохиолч маань гэргийн юм байна гэдэг олон юмнуудыг мэддэг болж л дээ. Гэхдээ ерөөсөө мдээгүй юм те. Нацагд орж ихнэр нь ингээд 20-од онд яг хувьсгал гарсан байхад эмэгтэйчүүд ирэхэд төлөө тэмцээгээд.
Тэр үед ч одоо монголчуудын сэрсэн үе, өөрөөр хэлбэл их өөр амьдрал залгаж байгаа, өөр соёл бий болж байгаа. Боловсрох, сэхэр их хүүхнүүдээ их өөр болгох, соёлтой болгох төгрөл явж ясны манлайд л явсан эмэгтэйгийн нэг л дээ. Сургууль соёлын мөр хөгөл гадаадад Европ руу явсныг бодход тэр доторх хүсэл тэмүүлэл тэр үед бол зөвхөн одоо үлгэрлээд өөрөө нийгмийн өөрчлөлт гэхээс гадна өөрснөө бас соёлжих боловсрох шүү. Одоо их илүү юм мэдэх. За ялангуяа Европтой танилцах хүслүүд их орвилж ирсэн үе гэж бодож байна. Тэр 1924 оны 3 сарын 8-нд засгийн газрын тогтоол шийдвэр гарч ирсэн эмэгтэйчүүдийн тухай. Тэгээд тэр тогтоолын дагуу эмэгтэйчүүд маань цугларч их сонирхолтой нэртэй эмэгтэйчүүдийг боловсруулах дасгыг бол байгуулж тэр дасгийнхаа одоо анхны удирдлагаар нь пагам дулмыг сонгож ирсэн. Энэ бол аргагүй пагам дулам бол тухайн үеийн одоо эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлэгч гэдгийг нотлох ийм баримт мөн гэж үзэж болох уу? 21 оны хувьсгалын дараа бол харин эмэгтэйчүүдийн хувьд бол одоо их сэргэн мандж байгаа. Эмэгтэй хүний бол одоо эрэгтэй гэж үзэх. Өөрөө одоо тэр чинь бол Аз заншлаараач судалж тодорхой ярьж хэлдэг үгэнч хийдэг ажил нь тодорхой ийм л эмэгтэйчүүд байсан бол одоо ингээд шинэ цаг үе ирж байгаа учраас эмэгтэйчүүд яг л эрэгтэйчүүдтэйгээ адилхан боловсрдог, хийдэг ажлын ажиллахан хийж болох ийм л нөхцөл бий болж байгаа учраас тэр бүхнийг бол одоо эмэгтэйчүүдэд ойлгуулж ухааруулах, өөрөө үлгэрлэж харуулах, за тэгэл ийм л соёлын одоо өөрчлөлт, шинжилт болох ийм үений гараан дээр л эмэгтэйчүүдийн тэр байгууллагыг байгуулаад өөрөө удирдаал соён гэгэрүүлээл ингээд явж ажил. Одоо нийгмийн амьдралд эмэгтэй хүн оролцоогоор болохгүй манлайлж болдог гэдгийг харуулж олж харж байна шүү дээ. Энэ чинь бол их чухал. Тийм бай. Эмэгтэйчүүд нь ер нь боловсрал нь соёлжаагүй байсан. Тэгээд тэр бусдаа ингээд соёл түгэе гэсэн зорилготой л байсан. Бүх юмны улс өөрийг нь тавьж өгсөн. Эмэгтэйчүүд мэдлэгийг түгээх энэ ажлыг бас бүгдээрээ үе үедээ хийж исэн байлээ. Тэгээ пагам дулмгаа маань бас Амгалангийн баг сургуулийн багш бас одоо эрдэм мэдлэгийг түгээгч байсан байна. Тэр үед чинь бол хүн болгон гадагшаа явж сурах тийм боломж олдохгүй шүү дээ. Тэгээд сурсан хэдэн л ер нь тэр улс их орондоо айгүй том манлайлагч нар нь тийм дээрс диплом байсан ч байгаа гэж угаасаа хамгийн юм байсан газараа ингээд өргөдлөө давид ирж байгаа юм чинь баг тэр энэ ингээд бусдаа түгэн чинь баг дипломос ер нь мэдлэг нь бусдаа түгэж байна. Тэгэхээр пагам дулам өөрөө эрдэм мэдлэгтэй ийм чадвартай болсных нь хувьд бол тэр бусдад багшлах нь аргагүй л да тийм хүмүүсээр багшлуулж байсан. За тэрнээс гадна тэр үеийн амьдрал бол энэ уран сайхны одоо дуу хоор тэр жишээ жүжиг тавих тэр клубүүд бий болж тэндэл одоо бүх хүмүүс чинь соёл жижигийг ярьдаг юм үздэг. За авиастай улсууд бол тэнд бол одоо оролцож өөрснөө дуулдаг, зарим нь хөгжимдөг, тэрийгэ заадаг, за зүжиг энэ төр тоглодог. Тэгэхээр пагам дулам тэнд бол их идэвхтэй оролцож байсан гэдэг чинь өөрөө тэр хүний нэг чадварыг бас давхар хэлээд байгаа. Юу гэвэл урлаг, авиастай хүн байж 1905 онд төрөөд 1924 он гэхэлэр чи 18, 19 настайдаа бас нийгмийнхаа төлөө гарамгай энэ үйл ажиллагааг эхлүүлж чадсан тийм зориг авхаал самбаа энэ бүхэн бол тухайн одоо бүсгийн пагам дулмын гэрүүлийн хүмүүжил их чухал, гэрүүлийн орчин их чухал гэж ойлгож болох уу? Тийм ер нь бол яг тэр нийгмийн амьдралын түүхэн тийм үе байсан л да бид нэр өөрийнхөө дотор байгаа тэр чадварыг дээзэргээр нээхээр хэн юу чаддаг илүү тэр болсон хэсэг нь тэрийг одоо оролцоотой байхаар тийм үе учраас 10 хэдэн настай тэр залуучууд ч өөрснөө одоо удирдагч, манлайлагч, өөрөө үлгэрлэгч болоод л хувирчин л 21 оны хувьсгалын дараа бол мэдээж гэрүүлийн хүмүүжил өөртөө олж авсан өөрөө хүний одоо юу гэж бодож сэтгэж эрмэлзэж тэр бүхэн чинь ажил үйлдэл илэрхийлж гарна шүү дээ одоо мэдэгдэж танигдана. Тэгэхээр одоогийн залуучууд, эмэгтэйчүүдийн нийгмийн амьдрал маш их идэвхтэй оролцож байна. Энэ сайхан хэрэг. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс ч илүү боловсралтай болж энэ бол бүр бахархмаар хэрэг.
Тэгэхээр бол пагам дулангаа тавьсан тэр биш үү? тавьсан үлгэрлэл чинь бол та нарт байж байна л гэж хэлвэл хоёул одоо энэ залуучуудаа хамгийн хэлэхүүгээ хэлж байгаа ч гэсэн гэж. Ер нь бол би бодохдоо л ингэж л бодлоо. Нөө пагам дулмгаа ингээ бүх уулс орыг ингээ тавиад өгсөн. Тэрийг нь одоо ирээдүйд ч юм уу одоо ингээд байгаа залуучуудаа хүүхдүүдэд нь яг тэрийг нь тийм одоо зүгээр уламжлал болгоод үлгэр дуурайл болгоод яг тэрэн шиг илүү сайн хөгжүүлж авах юм. Тэр үеийн цаг үе өнгөрсөн пагам дулмбайн түүх болж өрсөн ч гэсэн манай эмэгтэйчүүдийн өмнөх зорилт бол хэвээрэл байгаа шүү дээ. Ямар зорилт вэ? Энэ улс орнчил хамгийн хөгжилтэй орн, хамгийн соёлтой орн, хамгийн одоо хүний одоо өөрийн тэр Монголд очиод үсэх юмсан гэдэг тэр Монгол сайхан хүүхнүүдийг харах юмсан тэдний ажил үйлдэл одоо өөрөө нүдэрээ харах юмсан гэж л тэмүүлэхээр сайхан гэдэг чинь одоо эзнээс л хамаарч шүү дээ. Тийм учраас зорилт бол хэвээрээ байгаа. Хүүхнүүд ч гэсэн үргэлжилж байгаа. Одоо хэдэн мянган пагам дулмууд бол энэ нийгэм дотор байна л гэж би бол ойлгож байгаа. Пагам дулмгагийн одоо энэ түүхээс нь сонсоод бол ер нь юмд ерөөсөө шантардгүй тийм гоё ирч хүчтэй юмд бүх юмд ингэ сэтгэлээсээ ханддаг. Тэг хийж байгаа юм заавал одоогоор ярих юм бол нэг тултал нь хийж ард нь гарахыг аюу хичээдэг тийм юм байсан юм шиг. Одоо бол яг тэгж явах чи ер нь жоохон хэцүү шттэ. Аюу их төвчээр шаарддаг л та. За тэгвэл октод маань боловсралтай бас монгол хэл бичгтээ туйлын сайн байж гадаад хэлийг их сайн нэвтрхий эзэмших юм байна. Тэгээд энэ гадаад хэл сурсан нь дэлхийн агуу их соёлд бас тэр хэлбрээрээ нэвтрэх юм боломжтой болдгийм байна. Ганц одоо өөрийгөө боловсруулахаасаа гадна боловсрал мэдлэгээ төмөндөө түгээж нийгэмдээ гавьяатай үсгийх нь тухайн хүнийг бол 100 жилээр мөнхрүүлдэг ийм сайхан үйлс байд юм байна гэдэг ийм одоо сургамж танаас би авлаа. За тэрийг л бодож явал одоо тэгэл явах газар чинь тодорхой болно та. За баярлалаа.